Архаймгийн жаргалан цамын намрын ногоон өдрөөд үндэсний бүх болон жаргалан цамын урлагийн баг наадмаар нээлттэй хийлээ. За тус урлагийн баг наадамд бол нийт 6 багийн 200 гаруй уран бүтээлчид оролцож авьяас бэлхий солио. За 1-р байранд 150 оноогоор жаргалан цамын засаг даргааны хамгаалын газар шалгарсан бол 2-р байранд 149 оноогоор 3-р цэцэрлэгийн хамт олон шалгарсан байна. За Алтан намар 2022 жаргалан цамын урлаг спортын үйл ажиллагаа ерөнхийдөө энэ 7 хоног төлөвлөгдсөн байгаа. За хөтөлбөрийн дагуу өнөөдөр үндэсний спортын төрөл болох үндэсний бөхөөрөө эхэлсэн. За богино хугацаанд бас төлөвлөж бидний хэрэгжүүлсэнийг нэмэлт дарга хэмжээ бол урлагийн баг наадам байгаа. За өмнөх жилүүдэд бол бас урлагийн баг наадмыг бас хийж амжаагүй байсан. За энэ удаагийн урлагийн баг наадамд бол 6 багийн 200 гаруй иргэд маань төрийн албаагч маань бас бэлдэж оролцлоо. Тэгэхээр сая бол дүн гараад одоо ингээд явж байна. Тэгэхээр өнөөдрийн энэ хөө урлагийн баг наадмын арга хэмжээнд за 3 дугаар байранд бол одоо Улаанхай маань баг тамирчид баг орсон байна. 2 дугаар байранд бол 3 дугаар цэцэрлэгийн маань баг орсон. За 1-р тэргүүн байранд бол застрагын хамгаалын газрын маань баг төрүүлж дүн гарч шүүгчд маань дүнгээ танилцуулж за мөн ойр зохиогддог байсан урлагийн арга хэмжээнд бас хүрэлцэн ирж ирсэн шүүгч нар маань бас бид бүхний давуу тал алдаа дутагдлыг маань хэлж цаашдын амхи арга хэмжээнд бас ач холбогдол өглөө. За маргааш нас жаргалан цамын маань ногоочдын үзэсгэлэн худалдаа үргэлжлээд явна. За сурагчдын мөн бүтээлийн худалдаа ингээд үргэлжлээд явна. За 5 дахьд бас үдээс хойш спортын арга хэмжээнүүд нь сакс, волейбол, шатар, теннис гэдэг арга хэмжээнүүд нь үргэлжлээд хагасаа өдөр дүнгээ гаргаад яг энэ сумын соёл мэдээллийн төвдөө үдшийн цэнгүү хийж үйл ажиллагаагаа өндөрлөнө. Жаргалан цамын намрын ногоон өдрөөд арга хэмжээ эрэх Бямб гараг хүртэл үргэлжлэн маргааш буюу Баасан гарагт жаргаланчуудын дунд хөзөр, шатар, гар бөмбөг, теннисийн тэмцээн зохион байгуулах бол Бямб гарагт сагсан бөмбөг, үдшийн цэнгүүнээр хаалтаа хийх юм байна.